Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Европын холбоо үзүүлж байна. Энэ төсөл нь Хинтээ аймгийн Батширээт, Бэндэр, Норовлон болон Увс аймгийн бүх мөрөн суманд хэрэгжсэн юм. 2 жилийн хугацаатай төслийн хүрээнд хийсэн бүх ажил улс суурьтай судалгаан дээр үндэслэсэн юм. Уул уурхайн аж ахуйн нэгжийн нөлөөлөл нэн тэргуунд иргэдийн амжиргаан дээр тусдаг. Тэр нөлөөлөлд өртөж байгаа иргэд бол хамгийн түрүүнд үжил бодлоо өөрсдийнхөө эрхийг хамгаалах энэ боломжоор бол хангах ёстой байдаг юм а. Гэтэл энэ боломжийг бол өнөөгийн зохицуулалтаар бүрэн хэрэгжүүлээд үлгэр жишээ болж байгаа газраас цөөхөн байна. Тийм учраас хуулийн энэ зохицуулалт, энэ суурийг ашиглаад бид нар бол амжилттай хэрэгжүүлэхээр ингээд зориод ажиллаж байна. Уул уурхайн шийдвэр гаргалтанд оролцогч талуудад тэр тусмаа ард иргэдэд тулгарч байгаа гол бэрхшээл бол мэдээллийн хомсдол болох нь төслийн багийнхны хийсэн судалгаа харуулжээ. Тиймээс юуны өмнө талуудын мэдээллийг нэмэгдүүлэхэд анхаарсан байна. Уул уурхайн үйл ажиллагаа явахад ямар үе шатанд нь иргэд яаж оролцох ёстой юм? Байгаль орчноо яаж зөв зохистой хамгаалах юм? Ямар үе шатанд нь яаж зориулах вэ? Хууль эрх зүйн үндэстэйгээр албан хөсөлтийг хүргүүлдэг болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана хэмээн заасан байдаг. Хуулийн энэ заалт нь хамтран ажиллах гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл болдог. Орон нутгийн удирдлага, уурхай компани иргэдийн хооронд хамтын харилцсан ойлголцол, хамтын ажиллагааны энэ хэлбэрүүдийг нэлээн шин шатанд гаргах гээд оролдож байгаа. Уул уурхайн компанитай гэрээ байгуулахад нутгийн иргэд төдийлөн оролцдоггүй, зөвхөн компани болон нутгийн удирдлага хоёрын төвшөнд хийдэг байсан. Тиймээс засгийн газрын 2016 оны 179-р тогтоолоор хамтын ажиллагааны гэрээний загварыг баталсан. Хамтын ажиллагааны хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна хэмээн загвар гэрээнд заасан боловч хорооны ажиллах зарчим тодорхойгүй байсаар ирсэн. Тиймээс төслийн баг хамтын ажиллагааны хорооны журмыг боловсруулсан юм. За хамтын ажиллагааны хорооны журамтай хороотой болсноор бас иргэдээсээ санал аваад иргэдийн оролцоог ер нь бас нэмэгдүүлээд өнөөдөр бас орон нутгийн тулгамж байгаа асуудлуудын бол яг цаашаа хэрэгжүүлээ явах тийм боломжууд нь бас нэгж байгаа таатай байна. Хоорондын хардлага сэтлэгд байгаа ш нь засаг даргаагаа хардна уул уурхайн захирлын хоорондоо авилгад юу гэдэг ашиг сонирхол юм юу. За нөгөө байцаагч хадна багийн дарга. Энэ ойлголтууд ямар ч байсан үгүй болох энэ эхлэлүүд бас сайн тавигдсан. Төсөл хэрэгжсэний дүнд нутгийн иргэд хууль эрх зүйн мэдлэг дээшилж, мэдээлэлтэй болж, эрхээ хамгаалах, уул уурхайн компанитай хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой ойлголттой болсон нь судалгааны дүн харуулж байгаа юм. 17 оны ихээр авч явахад бол иргэдийн бол 75% нь бол уул уурхайн талаарх мэдлэг мэдээлэл маш хомос байсан бол өнөөдөр авч үзэхэд бол 70% нь бол мэдлэгтэй болж хувирсан байна. Энэ нь бол үндсэндээ бол маш олон функтээр өгсөн ийм хандлага гарчээ. Иргэд уул уурхайтай хэрхэн хамтран ажиллах, мөн хянах, оролцох талаар мэдлэгтэй болсон. Бодлогын төсөл учраас бас урт хугацаанд илүүтэй үр дүн гарах учиртай. Уул уурхайн компани аж ахуйн нэгжүүдийн мэдлэг, хандлага өөрчлөгдөж, орон нутаг ард иргэдтэй нэгт хамтран ажиллах суурь тавигдсан. Хөгжилд механизм түлхэс болсон ийм үр дүнтэй ажлуудыг гэрэнтэй тусгах зүйтэй маа гэж ингэж ярилцж тохирч байна. Ихэнх компаниуд бол энийг хүлээн зөвшөөрч байгаа. Сумын төвд байрлах самбарт уул уурхайн үйл ажиллагаа болон орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл тавьснаар иргэдийн мэдлэг мэдээлэл нэмэгдсэн. 2 жилийн хувьд бол энэ ард иргэдтэй бид хоёр ямар нэг юм бол хамтран шийдэж тэгээ хамтранаас ажил хороо гэж байгуулаад тэр хорооны хүчээр бид энэ жилийнхаа гэрээг бол их амжилттай хийлээ гэж бодож байна. Хамтын ажиллагааны хороо ажиллаж эхэлснээр иргэдийн эдвэх оролцоо шийдвэр гаргалтанд үзүүлэх нөлөөлөл нэмэгдсэн. Уул уурхайн хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Гэрээ хийгээд эннийхээ биднээсээс авсан санхүүжилтийг орон нутаг маань юунд зарцуулж ямар үйл хийж байгаа гэдгээ бол бидэд жилийн эцэд тайлбарладаг хороо маань. Урд нь зөвхөн сум орон нутгийн удирдлагын төвшөнд хамтын ажиллагааны гэрээ хийдэг байсан бол 2018 онд хамтын ажиллагааны хороогоор дамжуулж малчтын саналыг тусган гэрээ хийх болсон. Уурхайдаач ашигтай, иргэндээч ашигтай, төрийн байгууллагын төрийн үйлчлэгээндээч нэмэлттэй юм хороо байгуулагдсан байгаа.
бусад сум орон нутгаас төслийн талаар сонирхох, туршлах, судлах болсон. Тэгэхээр бусад сумууд ч гэсэн энэ ойлголтыг одоо авч орон нутгийн төвшөнд одоо цаашид ажиллах ийм одоо болцоо бол бүрдэж байна. Уул уурхайн шийдвэр гаргалтанд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төслийн үр дүн гарч эхэлжээ. Юуны өмнө малчид ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дээшилж мэдээлэлтэй болж эрхээ хамгаалах, уул уурхайн компанитай хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой ойлголттой болсон нь энэ төслийн томоохон үр нөлөө юм.